18 дугаар өдөр. Повонха гигийн бээр урд нь хотол өдөөлтийг засах талаар товчлон хураасан буйзаа. Номун хаан богд зонхын зарлигалсан хатуу хүчтэй дөрвөн мөрний урсгалаар автаж химих тэргүүтнийг татан зохиосон болоо. Түүнчлэн Повонха гигийн урдын газрын хувайруудыг сэргээсний дараа бодийн сэтгэлийг хэрхэн судлах Номын аймгийн уг үрийн 7 хувьдсыг дахин номлож зохиосон юм. Мөн бодийн сэтгэлийн бодтой суурин 2 дугаар хэсэгт өөр хийгээд өрөөл дор сэтгэлээ тэгшид гэх өөрийгөө инхрийлэн барьсны олон гмийг санах, бусдыг инхрийлэн барьсны олон эрдмийг санах, өөр хийгээд өрөөлийг бодтой арилжахыг санах, түүн дор шүтснээр өгөх, авахыг хэрхэн бясалгах 5 ёсноос эхнийг нь 3-ыг нь дахин номлон зохиовоо. Өөр хийгээд өрөөлийг бодтой арилжах ёсон. Урд бид бүхэн өөрийгөө инхрийлэн барьсны гим, мөн бусдыг инхрийлэн барьсны эрдмийг сансан билээ. Энэ нь ламын тахилын өөрийгөө инхрийлэн барих архаг өвчнөн хэмээх дөрвөн мөртөөр үзүүлсэн лүгэ адил болоо. Түүнчлэн тэр мэд гим эрдмийг үзснээр өөрийгөө инхрийлэн барих оюун хийгээд бусдыг ясал орхих оюун хоёрын байрыг нь солих болбоос өөр хийгээд өрөөлийг арилжахын ёсон болно. Гэвч энэ нь бусад бол би, харин би бол бусад хэмээн санах оюун бишээ. Урд та бүхэн өөрийгөө инхрийлэн барьснаар бусдыг хөсөр орхидог байсан. Харин одоо бид чинь тэр хоёрын байрыг нь солих хэрэгтэй болжээ. Тиймээс өөрийгөө инхрийлэн баригчийн бусдад солихыг арилжах хэмээдэг юм а. Тэгвэл урд нь бусдыг хөсөр орхидог байсан мэт өдгөө өөрийгөө ясал орхиж мөн өөрийгөө инхрийлэн барьдаг байсан мэт одоо бусдыг инхрийлэн барьж үлдээ хэмээснээр оюунаас судлаарай. Тэр мэт дадуулах гэмээн өөр хийгээд өрөөлийг арилжиж чадах болно. Үлгэрлвээс хэрвээ та бүхэн цаад уулан дээр гарах аваас тэрхүү уулыг энэ уул хэмээх оюун гарах мэд зарлигалсан буйзаа. Түүн дор шүтснээр авах орхихыг хэрхэн дадуулах ёсон. Нэгүүлсэнгүй сэтгэлийг зоригдсноор авдаг, харин асархгүй сэтгэлээр зоригдсноор өгдөг учиртай. Үүнд судраас өгөх авах хоёрыг санаачлан найруулмой хэмээн зарлигалсан болоо. Үүгээр урдын санааг дээш нь аривжуулдаг юм. Хэдийгээр олон хөтөлбөрт өгөхийг авахын өмнө одуулдагч манай судрын авлагын ёсонд авахын урд нь үйлддэг боломжлолтой. Үнэн хэрэгтээ өгөхийг үйлдэлгүйгээр зөвхөн авахыг үйлдэж болох хэдий ч эхлээд зовлонг нь авахгүйгээр амгалангаа өгөх гэмээн тус болохгүй. Тийм нэгүүлсэнгүй сэтгэлийг зоригдсноор их болон хамаг амьтныг зовлон луга хагцуулж үлдээ хэмээх сэтгэлийг үүсгэж улмаар тэдгээрийн хамаг зовлонг хутгаар үс зүсэх мэт хар өнгийн гэрлийн байдалтайгаар өөрийнхөө зүрхэнд орших инхрийлэн баригчдор шингээлээ хэмээн санаарай. Түүнчлэн та бүхэн бясалгалаа дэлгэрэнгүй үйлдэж бас болно. Халуун тамийн түлхийн зовлон нь галын байдалтайгаар зүрхийгт нь халуун оргиулах хэлбэрээр өөрийн чинь инхрийлэн баригчдор шингээлээ гэж санах хэрэгтэй. Хүйтэн там, бэрд, адгуус, асуурын, хүн, тэнгэр тэргүүтэн 10 дугаар газрын бодисодваагаас доошх бодгалуудын зовлон хийгээд хилэнц түүтгэр тэргүүтнийг өөр дээрээ авч байгааг санснаар тэдгээрийг зовлон луга хагцуулж мөн хилэнц түүдэрийг арилгаж байна хэмээн төсөөлөөрэй. Чингээд тэдгээр зовлон нь надад боловсрох болдгоо хэмээн ерөөл өгөх ёстой. Та бүхэн авахын үест лам хийгээд бурхан хоёроос авч болохгүй. Оюуны чадвархын хувьд хүмүүс харилцан адилгүй байдаг. Зарим нь анхлан үлдээчингүүд өгөх авахыг бясалгаж чаддгүй юм. Тэр мэтийн хүмүүст зориулж үндсэн судраас авахыг дараалан өөрөөсөө эхлэхтэн хэмээн зарлигалсан мэт та бүхэн өөрийнхөө оройны зовлонгийн угийг өглөө авахыг дадуулах тун. Түүнээс маргаашийн зовлонгоо өнөөдөр авах, дараа сарын зовлон, эх жилийн зовлон, энэ насны зовлон, хойд төрлийн зовлон, төрөл тутмын зовлон хийгээд эцэг их илгэн садан завсрын амьтнаас хамаг амьтны зовлон хүртэл найруулах хэрэгтэй. Энэ мэдчлэнгээр урд урдынхаас нь хойдхын зоригдлыг дараалан дадуулснаар зовлон, хилэнц, түүтгэр тэргүүтнийг өөр дээрээ аваарай.
тэр мэт дараалан үйлдэснээр судлах ёстой юм. Учир нь та бүхэн анхлан дайсан тэргүүтний хилэнц түүтгэрийг авах оюутныг үүсгэж чадахгүй юм аа. Тийм учраас заримдаа та бүхэн өөрөөсөө эхлүүлэн гадагш чиглүүлж дадуулах хэрэгтэй. Заримдаа та бүхэн 5-аас 10 дугаар газрын бодисодваа хүртэл дадуулаарай. Харин заримдаа танаа дээд хүндийд нутаглан оршин амьдарч буй ир эм хүмүүс мөн заримдаа доод хэсэгт оршин амьдарч буй айл сайхалтын хүмүүсийг дараалан дадуулж үлдэх хэрэгтэй. Адаглаад чулуугаар цохиулсан нохооны зовлонгоос янаар авч үлдээрэй. Тэгээд авсан зовлонгоо замхруулах, өөр газар шилжүүлэхгүйгээр зүрхнээсээ төвд нь байршуулж байна хэмээн санагтун. Тэр цагт та бүхэн айдас төргөөс тэр нь сайнны шинж юм шүү. Тэр мэд санах ахуул бодтой авч чадахгүй байсан ч буйны чуулганыг давлгаа ихээр гүйцээ хийгээд оюун тань түүний дадал болно. Хэрвээ оюун чинь дадлахтай бол гэмийн бодтой авч чаддаг болох бөгөөд майдрын өгзрийн түүх мэт болно хэмээн зарлигласан буй за. Асархуй сэтгэлийг зоригдсноор өгөх нь амьтан нугуудын хэргийг бүтээхийн тухайд аль нь тэдний хүссэнд миний бие хувирмуу хэмээжээ. Түнчлэн модыг байгуулах судар хийгээд очирт дуазын судар тэргүүтэнд ч бие төгс эдлэлээ өгдөг хэмээн зарлигласан мэт. Өөрийнхөө биеийг амьтны юу хүссэн түүн дээр бодтой хувилгаснаар сав шимийн орчлонг дүүргэж байна хэмээн бодох хэрэгтэй. Эхлээд шимийн ертөнцийн дэх халуун тамийн амьтад биеэ сэрүүн хур болгон хувилгаснаар тэдний зовлон арилгаж байна хэмээн санаарай. Тэгээд халуун тамийн амьтдын бие нь чөлөө учрлын шүтээн дор хувирч мөн орших орнонч орд харш болон хувирах болох тухай хэмээн бодохт та бүхэн өөрсдийнхөө биеийг амгалан төгс эдлэл идеондоо хотол чуулгандор хувилгаснаар тэднийг баясгаж байна хэмээн санах хэрэгтэй. Бас хүү биеэ өмсөх хувцас болгон хувилгах болоо. Түнчлэн биеэ буйны багш садан дор хувилгаснаар тэдэнд ном зааж улмаар халуун тамийн амьтдыг бурхны хутгийг олоход чиглүүлж байна хэмээн төсөөлөөрэй. Тэгээд хүүтэн тамийн амьтад биеэ нарны гэрэл хувцас тэргүүтэн бэрдэд идеондоо тэргүүтэн адгуусанд номыг машид ялгаж салгагч бэлгүүн асуураадад хуйг дуулга тэнгэр дор хүслийн 5 эрдэм хүмүүст хүсэл ихтэй тул тэдний юу хүснийг хувилхан бий болгох агаад мөн төгс идлэл буйны үндэс тэргүүтнийг өгч байна хэмээн санах хэрэгтэй. Мөн лам хийгээд бурхны дор өөрийнхөө биеийг тахилын үүл болгож хувилгаснаар өргөөрэй. Ингэснээр ламын тань нас хийгээд зохис үйлдэл нь дэлгэрч байна хэмээн санах хэрэгтэй юм. Хэдийгээр та бүхэн 3 цагийн буйны үндэс бие төгс эдлэлийг өргөхдөө одоо болон ирээдүй цагийн буйны үндэс тэргүүтний өгөхөөс өнгөрсөн цагийнхнийг өргөж болохгүй. Та бүхэн өгөх үестэй амьтан нугууд урдын номлосон адилаар амгалангаар хоосорсон ёсыг санснаар асархуйг эрхэмлэн үүсгээрэй. Чингэснээр та бүхэн оюуны судалгыг үндсэн анхааран авлагадаа авах болно. Түүндор дурдлыг дурдгахын тухайд явдлын мөр бүхэн үгийг нь судлагтан химээсэн буюу дээрх хоёр дурдлыг сэргээхийн тухайд ахуйн үеийн өгөх авахын үгийг байнга уншиж байгаарай. Хэдийгээр оюун судлахын үг нь алтан гэрэл дотор байдаг ч түүнийг мэдэхгүй гэмээн ламын тахилын тиймээс нэгүүлсэгч богдлам та минузэ их болсон хамаг амьтны хилэнц зовлон бүгдийг өдгөө над дээр хоцроолгүй боловсруулах бөгөөд харин миний амгалан буйныг бусдад өгснөөр хамаг амьтныг амгалан лугаа төвлөржүүлэх дор айцтэтлэн хэмээн уншиж эдгээр бадгийг дадуулаарай. Урдын өмнө ламнар дээрх бадгийг эрхэндээ тоолдог байсан гэлцдэг. Түүгээрч барахгүй та бүхэн явдал мөр бүхнийч бодийн сэтгэлийг арвижуулахын арга дор одуулж үлдэх ёстой. Үүний тухайд та бүхэн их зонхов тонгийн судар хийгээд явдал орныг огоот
ариулах эдгээр судруудаас судлаарай. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлийг хамгийн гол анхааран авалгаа болгохыг хүсэх ахвал зөөлөн итгэлд зонхов богд бээр их зөнгөтөнгийн судрыг дахин сонсон санаж байсан луга адилаар үйлдээрээ. Тэр хоёрыг хийн дээр хөлөглөөрөө хэмээн зарлигласан мэд та бүхэн өгөх авахын зориглыг багч болов судлахын цагт өгөхдөө амьсгалаа гаргах. Харин авахдаа амьсгалаа авахаар найруулах хэрэгтэй. Эхэндээ та бүхэн амьсгалаа хөлөглөж чадахгүй ч дахин дадууснаар хийг хөлөглөж чадах болмоо. Жухамдаа хий, сэтгэл хоёр нэг болох тул өөр хийгээд өрөөлийг арилжиж бодийн сэтгэлийг хялбар төрүүлэх хамгийн дээд арга буюу мөн энэ нь тарины үст номлох очир урилгалуугаа адил болоо. Хайдаг дөвий жив бээр богд ламыг итгэлд таны минь нигуурын амьсгал төдийч даяар амьтанд эмийн уг болох буй за химээх тэргүүтэн магтаалыг зохиосон бүлгөө. Үүнийг энэ мэтчлэнгээр таалах хэрэгтэй. Хэдийгээр өдий төдий хувьдас бич үргэлжид тасралтгүй анхааран авдаггүй хүмүүст номлох нь зохисгүй хэмээн зарлигласан юм. Муу шалтгааныг бодийн мөр дор уруулах. Энэ нь зүүн цагт маш их эрдэм тустай юм. Хэрвээ номчинд өдий төдий саад дотгор учрах болбоос тэрхүү шалтгааныг төвчхийн оронд харшлах шалтгааныг зохилдог шалтгаанд уруулах хэрэгтэй. Хэрвээ тэр үгүй ахвал сайн муу шалтгаан нь аль нь ч гарсан номыг алддаг гэмтэй. Тэгээд ч зарим номчингууд өндөр албан тушаал томилогдсон дэвснэр сог учрал гарахын цагт омогшиж улмаар номыг алддаг. Харин зарим нь аахар шаахар эд таваартай болохын цагт номыг алддаг юм. Түүнчлэн зарим нь муу шалтгаан гарахын цагт сэтгэл мятарснаар номыг алддаг шүү дээ. Тэр мэтийн үйл гарваас номыг үлдэхэд бэрх болмоо. Үнэн хэрэгтээ номыг өчүүхэн үлдэхийг аядаж байснаа дараа нь түүнийг алдахаас харамсалтай зүйл нь хаанч байх вүлээ дээ. Тийм учраас муу шалтгаан гарсан ч номондоо хорлол учруулахгүйгээр түүнийг номонд оруулах хэрэгтэй. Үүнд хоёр хэсэгтэй. Санаагаар уруулах, хоёрт нь ажил үйлдвэрээр уруулах. Санаагаар уруулах нь үүнд хоёр хэсэгтэй. Нэгт нь явдлаар уруулах, хоёрт нь үзлээр уруулах. Явдлаар уруулах нь ламын тахилаас сав шимэн хилэнцгийн үрээр огоот дүүрсэн бөгөөд оюун судлахын үндсэн судраас сав шимэн хилэнцээр дүүрхийн цагт муу шалтгааныг бодийн мөр дор уруулангуут химээсэн мэт өвчин, дайсан, аз зэтгэр тэргүүтэн сэтгэлд зохисгүй зүйл гарахын цагт бид бүхэн уршгийг нь бусдад тогтдог шүү дээ. Түүнчлэн хамаг өвчин үйлээр үүсдэг гэдгийг мэддэггүй. Тиймээс хүмүүс идээ хийгээд ад дон тэргүүтнээс үүсдэг хэмээдэг. Гэсэн хэдий ч бид бүхэн түүний үндсийг ашиглах ахвал урдийн баг төрлөختний үрийн үест заасан мэд үйл хүсэх бүхэн үйлдэлээр үлдэгдсэн юм аа. Харин тэр нь ч бас өөрийгөө инхрийлэн барьснаар үлдэгдсэн буй за. Тиймээс уршгийн үндэс нь инхрийлэн баригчдоор тулах болоо. Хэрвээ та бүхэн үн цэнтэй зүйлээ хулгаад алдсан бол хулгаачаас уршгийг нь хайх хэрэггүй. Яагаад гэвэл тэр нь үйлээр үлдэгдсэн шүү дээ. Харин түүнийг үүсгэгч нь инхрийлэн баригч та бүлгөө. Энэ ч учраас та бүхэн өвчин зовлон муу шалтгаан лугаа учрахын цагт тэдгээрийг бодийн олохын нөхөрт одуулах хэрэгтэй хэмээн санаарай. Өвчин эмгийг хилэнц түүтгэрийг шүүрдэгч туужуу хэмээн зарлигласан мэт өвчин тэргүүтэн гарах нь ч муу заяанд амсах магадтай урдийн муу үеийн хилэнцэд түүтгэр энэхүү шүтэн дээр боловсрч байгаа тул юутай сайн түгээрч барахгүй би урд өмнө нь өгөх авахыг үйлдэснээр амьтны хилэнцгийн зовлонг өөр дээрээ авч байсан болоо. Одоо би бээр амьтны тусыг бүтээж байгаа нь юутай баясгалантай. Дахин хамаг амьтны үйлдэл зовлон бүхэн ч над дээр боловсрох болтугай хэмээн ерөөснөр амьтдын амсах гэж буй зовлонгоос нь салгаж байна хэмээн бясалгаарай. Өдгөө та бүхэн амьтны зовлонг бодтой авч байгаа нь юутай сайн хэмээснээр өгөх авахын үйлдэхээс өвчин хүртэл танд тотгор болохгүй.
түнчлэн таны буян арвижих бөгөөд урьд гүмбэн дагжингийн шов уянман өвчин туссан ч жимээ жампринг уг өвчнөө ангаасан гэдэг түүх бий. Муу шалтгаан бол буйны сануулга хэмээн зарлигласан мэт зовлон хүсэхгүй бол хилэнцгийг төвчих хэрэгтэй гэж санснаар чуулганы хураах хилэнцгийг төвчих дор шамдаарай. Хэрвээ бидэнд муу шалтгаан гарахгүй бол амгалантай жаргалантай байснаар номыг дурдахгүй шүү дээ. Гэвч гэм, гарц, өвчин тэргүүтэн муу нөхцөл гарахын цагт бид бүхэн сэтгэл гансарснаар залхуурал хойрогшлыг буцааж улмаар буйнд шамдах болё. Ад дом чөтгөр хаан ад нь хувилгаан мөн. Зүдэг зовлонгийн жам ёс нь найр хурим мөн хэмээн зарлигласан мэт хаан ад чөтгөр тэргүүтнүүд хорлол гарах нь бидэнд бүхэн урдын номыг эс дурдснаар ертөнцийн ажил үйлдвэр дор толгоогоо эргүүлж байсан цаг бий. Харин одоо үүгээр бид бүхэн номыг дуртгал болсон тул энэ нь юутай ачтай юм бэ хэмээн дадуулаарай. Хэрвээ та бүхэн оюун бодлоо хаана хэрхэн чиглүүлж чадах гэмээн зовлонгийн мөн чанар нь онол төрүүлэхийн шалтгаан болмоо. Ер нь өвчин тэргүүтэн өөрийгөө инхрийлэн барихаас гардаг учиртай. Түнчлэн өвчин ад доо нугуудж өөрийн чинь номготгож хүчрэхгүй өөрийгөө инхрийлэн баригч дайсныг номготоход тусалдаг тул ачтай хэмээн санаарай. Хэрвээ бидэнд муу шалтгаан гарахын үест анхааран авсан авалгаа дангаар нь үлдэж болох боловч бид бүхэн тэр мэт үлддэггүй шүү дээ. Үлгэрл байс та бүхэн хавцал гуу гангаар одохын цагт хянамгаалan үлддэг мэт өвчин эмгэг муу шалтгаан гарахын үед анхааран авалгаа хойштуулалгүйгээр үлэмж хянамгаалж үйлснээр өгөөг авах хоёрт шамдваас анс ихтэй. Бодисатвын явдалд орохуйгаас бас хүү зүдэг зовлон нь эрдэмтэй агаад уйслаар омог дээрэнгүй арилгахал орчлонд нэгүүлсэнгүй төрүүлмөй хилэнцгийг цээрлэж буян дор баясгал хэмээх гэсэн зовлон гарахын цагт түүнээс уйсснаар омог дээрэнгүй арилгах бөгөөд мөн өөрийн зовлонгоо учир шалтгаанд үйлдэснээр бусад дор нэгүүлсэнгүй сэтгэлийг үүсгэх болмоо. Мөн түүний уугийг төвчих хүсэл тэргүүтэн төрөх буй за. Хэрвээ бид бүхэн зовлон зүдгүүр гарахгүй болбоос амгалантай жаргалантай байна хэмээснээр сэтгэл амар суудаг. Харин бид бүхэн тэр мэт байж яахан болох вэ? Жаргалтай байхын цагт бүү бясалгахтун. Харин зовлонтой байхын цагт баясаарай. Жаргал бол таны урдын буйныг бардаг. Зовлонгоор муу хилэнц түүтгэрт арилгамуу хэмээн зарлигласан мэт. Өндөр албан тушаал, эрх, ямб, нийгэмд эзлэх байр суурь нь зөөлөн шорон гяндан лугай адил болоо. Адаглаад өөрийнхөө эрхээр байж чадахгүй шүү дээ. Үүнд засаг захиргааны том лам нар хамрагдах учиртай. Дөвчиг лувсан намжил бээр өндөр албан тушаал бол зөөлөн шорон гэдэг. Нам дор газар бол ялгуусны хүүгүүний суудал хэмээн зарлигласан мэт. Урдын мэргэд бүтээлчид бүгдээрээ нам дор газрыг барьснаар урхны худагт заларч байсан түүхтэй. Бром дамба бээр өөрөөсөө доор шамприн гавирчунад мөргөж байсан мэт бид бүхэн нам дор газрыг барьснаар бусдын доор орших хэрэгтэй. Жингээс бид бүхэн нөхөдлөгөө зохилдох болно. Магтваас бүү баясагтун, муушаваас баясаж үлдэгтун. Шүүмжлэл нь таны гмийг ил болгодог хэмээн зарлигласан мэт. Бусад бээр таныг магтах ахуул таны омогч нь улам арвижих болё. Магтаал хийгээд омогч нь таныг гутаах болмоо. Хэрвээ та бүхэн магтуулах гмийн өөрийнхөө алдаа дутагдлыг үзэхгүй болно. Хэдийгээр шүүмжлүүлэх нь яруу бусч дараа нь та бүхэн алдаа дутагдлаа ажигласнаар авах хорхийг хянамгаалan үлдэх болоо. Хил ам нь бурхнаас хайрлсан хишиг хэмээн зарлигласан мэт. Тэнгэр бурхны шид бүтээл мөн гэжээ. Тиймээс та бүхэн хил ам, хэрүүл тэмцэл тэргүүтэн муу шалтгаанд орооцолдох ахуул тэр мэд санагтун. Хэрвээ та бүхэн амгалантай жаргалантай байх үедээ энэ нь буйны үр юм шүү хэмээснээр үлэмжийн бодийн сэтгэлийг дадуулах дор дуршилтай болоорой хэмээн зарлигласан буй за.
үзлээр уруулах. Эндүрлийн үзэгдлийг дөрвөн лагшин дор үзээрэй хэмээх тэргүүтнийг үндсэн судраас татсан юм. Энэ нь эртний дээдс нэгүүд таалсан ёсон юм аа. Харин Библиэр үүнийг шинжлэх гэмээр ялимгүй амгалангүй болдог билээ. Яагаад гэвэл зовлонгийн мөн чанарыг ажиглах ахуул хаанаас ч төрөөгүй бөгөөд номын лагшин хэмээн зарлигласан байдаг. Тиймээс энэ нь анс дор үзэгдэхгүй байгаа юм. Товчл бус амгалан зовлон хийгээд сайн муу нөхцөлийг аль нь ч гарсан тус тусынх нь мөн чанарыг шинжлэх аваас тэдгээрийн уг шалтгаан нь шүтэн барилдлагын чуулганаас гарсан буй за. Сайн муу нөхцөл хийгээд амгалан зовлон хэмээх нэр томьёо нь элтэд гүжирлэн мэлзэхгүйгээр үзэгдэж утгандаа мөн чанараасаа бүтээгүй ажээ. Хэрвээ бид бүхэн бие хийгээд бусад хэмээх үнэн биш ёсыг үзэх хэмээвээс сэтгэл амгалангүй хийгээд тачаал тэргүүтнийг хорих болмоо. Хэрвээ бид бүхэн үзлийг мэдэхгүй бол өдгөө бидний жаргал зовлон байгаа бүхэн нь биднийг үхэхийн үед зүүдний дурдлын орон төдий болно хэмээн санаарай. Тийм учраас энэхүү богино насанд тачааж уурлахын хэрэг юусан билээ хэмээн зарлигласан юм аа.